Намрээ салхиндуу ялжсэн найгахсан тарята наран хорын шимэ ямахо нахны шим яма орцинла За би ч одоо уугуулнуудгаар хөвөл Төв аймгийн Эрдэнэсын мөн. За 13 настайгаас эхлээд сумын бичиг үсгийн бүлгүүн багшийг ажил эхэлсэнс эхлээд өдөө хүртэл одоо ингээд тэгтгэрийн өмнө дараах нийлээд нэг бараг 7-10 жилийн одоо хөдөлмөрийг явуулж байгаа. Нийгмийн тустай хөдөлмөрийг явуулж байгаа юм байгаамаа. За их мэргэжил бол агрономч үр тарианы агрономч мэргэжилтэй. Энэ одоо энэ хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцаад 1966 онд төгссөн. За энэс өмнө Атрын анхны аян эхэлж 1959 онд Атрын анхны аян эхлэхэд тариач мэдхгүй, тракторч мэдхгүй хүн үр тарианы том сангийн аж ахуйн дараагаар томилогдож байлаа. Тэр үед би Төв аймгийн Өглөө орооны 1-р нэрийн бичгийн дарга болсон. За миний өөхтөө күүлээрээс эхлээд багш, дараа нь эвлээ ажилтан. Тэгээд одоо газар тариагийн салбарт ингээд 60 жил болоод явж байгаа хүндээ. Би ч одоо эхлээд бол юу агроном метод тракторч мэдхгүй, тариач мэдхгүй хүн атарт очсон хэрэг шүү дээ. Тэгээ очоод тэнд ажиллаж байгаа зөвлөлийн мэргэжлүүд нь боцохдоо зэрэг аргагүй ерний чинь мэргэжил эзэмшихгүй л болохгүй юм байна гэд. Тэгээ Темиразын ахтемд явахаар болсон. Гэтэл ээж маань одоо бас татгалцах яах вэ? Тэгээд хөдөө аж ахуйн дээд сургууль орсон байна. Ер нь агрономчны газрын хууль тогтоогч гэсэн үг юм байгаа шүү дээ. Агро гэдэг нь газар тариалан, номч гэдэг нь хууль тогтоог. Орой хүнээр одоо эмнэлгээр их юм бол хүний их юм чинь баггүй. Тэр одоо яаж эмнэх үү гэдэг жорын нүшдэг, оншийн тогтоодог ийм мундаг сайхан мэргэжил баггүй. Тэр үнийг инженерүүд тэгээ босод хүмүүсүүдэд хэрэгжүүлдэг. Өөрөөр маш хөтлөгч мэргэжил. Хөтлөгч мэргэжил. Энэ зургалжтай тавчгаа хэлэх юм бол хоёр хол юм хийсэн байна дээ. Сурах гэдэг ажил их гол ажил хийсэн байна. Би ер нь сурсан сургуульд ер нь онцос өрдөн авч үзээгүй шүү дээ. Сурахын одоо тийм хоббитэй гэхэд хаашаа юм дээ одоо ер нь сурах тийм эрмэлзэлтэй хүн. Хоёр дахь нь бол баялаг бүтээх. Тэгээ сайхан шударга амьдрах. Одоо энэ тавчаар бол энэ мандал одоо өнгөрцөн байна. Сайхан байлгүй яах. Тэр дундаа шударга амьдрах бүр сайхан. Төмөр хаан, Доглон Төмөр хаан гэдэг нэг алдартай хүн байсан шүү дээ. Монголын Чингис хааны үеийн. Тэрний өөрийнх нь тамга гэж байдаг юм байна. Тэр тамган дээр 3 үг байна. Хүч үнэнд орсно гэсэн байна. Юм л үнэн байвал үнэн юм л хүчтэй байдаг юм байна. Хуурамч юм бол хүч муутай байдаг гэж хэлж шүү дээ. Би бол тэрийг одоо их л чухал үг байна. Хүн бүхэнийг ойлгосоо гэж боддог. Тэгээд цагаан зөв хөрөл сурах хэрэгтэй. Би тэр Атрын анхны тухайд жоохон тодорхой яриад тах уу. За анхныхаа даалгаврыг хүлээж авна. За ямар даалгавар биелүүлэх юм гэхээр 61 мянга эргэлтийн талбайтай аж ахуй манай 60 дархан сангийн аж ахуй тийм том сангийн аж ахуй байгуулах болж байгаа. Тэрнээс эхний ээлжинд 15 мянган газрын одоо 50 санд хагалж боловсрол. Тэгээд 60 тарьяга тарь ийм даалгавар өгд юм байна. За та нарт 34 трактор өгнө.
54 маркийн 34 трактор, 35 анц өгнө. Холбогдох холбоо чиргүүл дүүжин машинуудын өгнө. За тэгээ та нар 5 сарын 1-нд хаалтан даарна. 7 сарын 1-нд дуусган шүү. 15,000 гагц. Анхны даалгавар ийм байсан байна. За ингээд би ч одоо энэ даалгаврыг биелүүлэхийн тулд өнөө хүмүүсүүдэд илчүүлэх хэрэгтэй. Хүмүүсүүдэд бүрэлдүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэрний ганц дараа явах үед чадахгүй шүү дээ. За ингээд хүмүүсүүдэд бүрэлдүүлэх их сони хэлсэн байна. Тэгэж эвлийн дуранд надад нэг жижиг өөрө гаргаж өгсөн. За хүмүүсүүдийг зарлаад энд бүртгэж байна. Тэгээд тэр үе чи одоо бол ийм телевизийн хэвлэл мэдээллийн байгууллага хомсон нэг арадио байлаа шүү дээ. Арадиогоор зарладаг. Арадиогоор зарласан чинь манайд бүртгүүлэхээр 2 өдрийн хугацаанд 100-аад хүн бүртгүүлчихдэг юм шүү. Бидний хэрэгцээ бол 30 хэдэн авмаар байдаг. Элзэд бүртгүүлсэн 100 байдаг. Тэгэхээр одоо энэ сонгох хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгээд би тэднийг танихгүй, тэд нар намайг танихгүй, тэдний хоорондоо би юунэж танихгүй. Тэгэхээр одоо хэний навар, хэний байнг, хэний баярлаж, хэний гомдох вэ? Тэгэхээр ер нь л одоо ажил хийх гэж байгаа юм чинь ажил хийж чаддаг хүн л надад хэрэгтэй гэж бодоод нэг яггүй нэлээд хүнд гэж ажил болвоо. Одоо энэ одоогийн ажилтрын кабинетийн харьяанд нэг шууд уух юм гинэ. 3 сар ч үү? 3 сар. Тэрний ажил утсан тийм ажил байна. Цалин тийм юм гээл. За багаж өгсөн чи багаж өөрөөсөө гаргаж шүү та нар. За ямар ч энд нэг хийлээ. Энийг давсан хүн л миний хүн бол таарна. Тэгээд нөгөө 100 хэдэн хүн явуулаад байлаа. Эхлээд цөмөрөө божгонол өөрсдөө ховоос хурж ято гаргаад ингээд ажиллаж ирсэн. 2 дахь өдрөөс ихэл цөөрөл эхэлдэг юм биш үү? За 3 дахь дөрөвдөхөдөр бол бүр цөөрсөрөөд тэгээд 35 хүндсэн. За энэ яг миний хүмүүс байна. Тэгээд тэр 35-ыг аваад одоо 4 сарын 17 гэдэг өдөр одоо та нар одоо манай тусаа захлын ордны үүдний талбайд нэг талбай байсан. Одоо ч байгаа. Тэр талбай дээрээс зээл 164 машин зовоод ураа Улаанбаатар хотын залууч үдэж гаргаж өгөөд одоо тийм киноч байгаа зурагч байгаа. Ингээд 4 сарын 17-нд нэг хэсэг нь газраар өнөө 35 трактор асаагаад нэг хэсэг нь явна. Тэр үед бас 10 хотын сургуулийн хамтлагч манайд бас нэг хэдэн тракторч өгсөн. Ховерлж өгсөн. Тэд нэр маань голцоодоо трактор аваад миний 35 бол трактор мэдхгүй юм байгаа шүү. Тэд нэр очиод л ерөөсөө нэг галчманаас хуулаад л одоо юу л хийхсний хийх учиртай 35 хүн байна. Ингээд нэг хэсэг нь газараар нэг хэсэг нь машинаар ингээд трактор ингээд явж байгаа. 4 сарын 17-нд. Ингээд бараг бүтэн хагас ээлжээр явсаар байгаад 7 сарын 1 гэхэд энэ хугацаад дуусч байгаа юм. Орон шиг хугацаа дуусч байгаа. Тэгээд хэд боловгаад энэ тооцоодсон чи 19,000 загалцсан байх шүү. 4,000 давчиж бөөн баяр. Ингээд анхныхаа даалгаврыг биелүүлчихэл урам зориг орсон ч гэж ихтэйхэн. Ингээд одоо 50 сарныхаа бол үнцэдлийг хийж байгаа. Тэгээ хойдон жил 60 онд анхныхаа тариаг хийсэн. Тарилтыг хийсэн. Тарай ургасан гэж ихтэйхэн сайхан. Урын шиг сайн боловсруулсан хөрс шин. Хэдэн тонн ургац авсан байг бол 26,000 тонн авдаг юм байна шүү. Энэ нөгөө алдартай үнэмлэх байгаа. Сэлэн дархан сангаач анхны тарайг олдуусаад Сэлэн аймгийн дарга Дамдин гэдэг хүн баярыг бичиг сайшаал үнэлэхэд шагнасан байна л да. Энэ дээр байгаа тоо 26,000 тонн тарай авсан гэж биш. Энэ чинь албан баримт болж шүү дээ. Өнөө Атрын анхны жилд 26,000 тонн тарай авсан ийм баримт байдаг юм аа. Ингэж л одоо бидний ажил хийсэн төвхтэй юм байна да.
Биш намын дээр сурвалж бол бас хөвгтэй. Өнөө дунд суралцгүй учраас одоо геометр энэ төр үзээгүй байхгүй. Айлгуур геометр үзээгүй. Тэгээд хөдөө аж ахуйн дээр сурвалжын анхны хичээл ороо. Пүрүүжүүд багш самбар дээр нөхөн юм бичээд за энийг бод гэж байна. Хараад байсан чинь хэдэн тоо байх юм. Хажууд нь хэдэн өсөг байх. Ястаа тоо дотор өсөг зохиж явуулна гэж ингэж хэлсэн юм байна. Сэтгэл нь зөв, амьдрал нь бүтэн. Тэгээд хүнд муу хэлэгдэхгүй. Сэтгэл зовхгүй байвал одоо тэр л жаргалтай байна. Тэгэхээр ер нь хүнийг хаана хэдэн жил ажилласан гэл хүн чинийг тэднээс тэд он тэнд нэг тим ажил хийсэн гэл намтар бичтэл их бичиж байгаа шүү дээ. Тэр бичээстэй хамгийн гол нь тэнд ажил юу бүтээсэн бэ гэдэг их чухал. Юу бүтээсэн бэ гэдэг. Энэ бүтээсний хэмжлэг нэг том хэмжээр байгаа юм л да. Энэ одоо рекорд гэдэг юм байгаа шүү дээ. Рекорд бол хэмжин. Тэрнээс буудаа тарж болох уу болно. Тэр боломжийн хэр зэрэг ашиглаж байсан гэдгээр л одоо хэмжүүл би одоо энэ үл үрдүн гэж боддог. Би 4 рекорд одоо миний амьдралын үед бол хамт олон өдөртөө 4 рекордыг тогтоосон гэж одоо бодож явдаг шүү дээ. Энд хоёр бол Батсанбөрт 2 биш Батсанбөр дараа нь Баянжинд ажилласан хүн шүү дээ. Батсанбөрт 2 рекорд байна. Төмөсний байцааны. Энэ рекорд одоо эвдэгдэг байгаа. Үрдэрний рекордыг Баянжинд манд. Ингээд одоо би Багнуурт амьдарч байгаа. Багнуурт мод ургуулахыг суулгахаар мод ургуулахын рекордыг бас тогтоосон. 6000 мод суулгаад 2х нь өгсөн. 2х нь ургуулж чадаагүй. Тэгээ одоо тэр 2013 тарьсан мод одоо 4-5 метрийн өндөртэй 98% амьдралтай энэ бол миний 4 рекорд. Би бол энэгээр бахархдаг. Одоо тэр мод их сайхан ургаж байгаа. Энээс өмнө бол баахан мод тарьдаг байсан, баахан мод өгдөг байсан байна. Одоо миний тэр аргачлалаар тарьсан мод тэр аргачлалыг заалгасан миний шавнар одоо үргэлжлүүлээд 25 газрыг битүүн ногоомлогчод байж байгаа. Би одоо энэ атрын 60 жилийн авьяас нь бол миний ер нь явах зам бол зөв байж бодоод байгаа шүү дээ. Тэгээд 60 жилээ гэж одоо хүлээгээд байгаа шүү дээ. Одоо миний хамгийн урт он жилд өнгөрөөсөн амьдрал маань түүхэн ойгоо дэмдэглэх гэж байна. 60 жилийн хаа. Үнэн юм хэрэгтэй. Үг хэлсэн ч үнэн, ажил хийсэн ч үнэн. Бүх юм заавал одоо алдаагүй гэж байхгүй шүү дээ. Алдаа гаргасан ч үнэн. Би ингээд алдчихлаа. Ингээд онцглоо. Тэгээд тэрүүнд зөвдөгөл тэгээд өөрийнхөө бурууг ойлгосоод сайн байвал очиолоо ингэ юусан хүн энэ бол сайн хүн. Энэ хүн муу явна гэж байхгүй. Би тэгж л боддгийн да. 60 оны 1 сарын 10-нд одоо нэг 20 кг хэмжээний дарах самбуугад гаргаж өгсөн гэдэг нэг алдартай зураг байгаа шүү дээ. Тэр үүргийг биелүүлсэндээ одоо би маш их бахархаж байна. Одоо тэр зураг бол одоо Монголын ховор зураг. Фото зураг шүү дээ. Одоо би тэрийг одоо гарах номонд бол нүүрэнд тэрийг одоо бич нүүрэнд тэр зургийг оруулах бодож байгаа. Энэ бол ер нь миний амьдрал болсон хамгийн азтай явдал тэр. За одонгоор шагилж болно. Тэр одон модон чинь бол сайхан бол сайхан. Гэхдээ мөнхийн дурсагдах юм гэж бас байна шүү дээ. Хоёр дахь нь бол одоо бид тэр Багнуурт байгуулсан ногоон төглөө бол одоо миний бахархал гэж бодож байгаа. Одоо тэр мод 4-5 метр өндөр болсон байгаа. Намайг би насураад байхгүй болно. Тэр мод 30-40 метр өндөр байгаад тэр бол намайг мөнгө дурсах. Мөнгөнд дурсах.
тэр хүн чи ижилхэл болно шүү дээ. Тэр нөцгөр нь нөцгөн боцно. Энэ юуны ялгаа байх вэ? Адилхан. За тэр үнийг одоо зөв замаар явуулах, буруу замаар явуулах гэдэг нь өөр асуудал. Ихэнх нь зөв замаар явж байхад бас буруу замаар явдаг асуудал байна. Тэрийг бол одоо тэгээ буруу муу дүнлөр шүү дээ. А зөв замаар явбал сайн үр дүнлөр. Монгол ирэх юм бол их л бүтээлж байх хэрэгтэй дээ. Арих байгуудаг, тамхи байгаа татдаг, эрүүл мэндийг анхаардаг. За тэгээд бэрхшээлийг даван туулж чаддаг. Зоригтой нэг чиглэсэн зоригтой тэр үн чи. Эрэгтэй хүмүүс бол тийм л явах хэрэгтэй байна. Би бол өөрийнхөө ертөнцийг одоо юутай зөөрлөх вэ гэвэл ер нь их тийм оюулаг тэгээ их бүтээлч их яг одоо бурхан шүтгсэн бурхалаг зүйлтэй зөвлөж байна. Бурхан шид бүх юм сайн сайхан мэл мөрөд хүсдэг штэ. Би бол ерөөсөө өөртөө ч тэр бусдаа тэр сайн сайхан мэл мөрөд хүсдэг. Би чинь дархан сангийн чулуухт 23 орос мэргэжилтэнтэй байсан гэж яриад штэ. Тэгэхэд бас орцууд уулдаг байсан. Атрын тухай орч басны атрын тухай дуу байдаг шүү дээ. Байсан шүү дээ. Тэрнээс нэг ихэнх нь мартцсан байна дөө нэг ганц хоёр хоо мөр үлдсэн байна лээ. Тэр дуултглог бол. Тэр доонд ийм үгнүүд байдаг юм аа. Ой ты зима морозная, ноченька ясно-звездная. Скоро ли я увижу мою любимую в степном краю? Родины просторы, горы и долины, серебро одет и зимний лес грустит. Едут новоселы по земле целиной, песня молодая далеко летит. Ой ты, зима морозная, ноченька ясно-звездная, скоро ли я увижу мою любимую в степном краю? Бьется дорога длинная, здравствуй, земля целинная, здравствуй, простор широкий, весну и молодость встречай свою.